ирүүлээд явчихсан. Манай компани бол байгуулагдаад 2 жил болж байгаа. Сая өмнөх итгэгчийн яриас баг ойлгосон баг. Гэс компани охин компани гэж байгуулагдаад биднээс яг энэ 3 хэмжээст хэвлэлийг Монголд яаж дэлгэрүүлэх үү, тэр дундаа бас амгаахын салбарт яаж ашиглах вэ гэдэг талаас нь судалгаа шингээгээд явж байгаа. Тэгээд яг хуу сая бас ингээ ерөнхийд нь ярьлаа да. Тэгээд эхлэхийн өмнө таамаас бас нэг юм байна. 3 хэмжээст хэвлэл гэдэг юм ер нь хүмүүс хизэнээс хэрэгжилж ийсэн тэр талаар ингээд юу гэж бодож байна. Ер нь дэлхийд даяар яг сая илтгэлээр бол ингээд нөгөө 1980-аад оноос юм уу ингээд судалгаа шинжилгээ хийгдээд ингээд үүсчихсэн гэж ярьж байна. Тэгээд одоо яг энэ зурнаас харахад бол хүн төрөлхтмөлийн дээр ашиглаж байсан байгаас тий. Одоо яг 3D принтерийн үндсэн зарчим бол энэ төстэй биднээс нөгөө торт чимгэлдэг шүү дээ. Энэ чинь 3 хэмжээс докторгууд биднээс ингээд бас хэвлэж байна. Зөвхөн машиныг үхэн хийж байгаа. Тэгэхээр энэ 3 хэмжээст үйлдвэрлэл гэдэг бол биднээс дээр юус ашиглаж ирсэн байна. Тэгээд одоо энэ би бол энэ торт чимгэлж байгаа энэ хилж байгааг бол тэр саяны активч ярьсан тэр addictive manufacture буюу тэр төрлийн бас нэг үйлдвэрлэл гэж хэлэх гээд байгаа. Гэхдээ нямдаа активч болохоор сая юу гэдсэн addictive-ийг юу гэж орчуулсан бэ? Яг зүгээр энэ чинь addictive гэж нөгөө яг өвчлөж очвол нэмнэ гэсэн үг тийм. Тэгээ нэмэх үйлдвэрлэл гэхэлэр чинь бас ойлгомжгүй. Тэгээд бас нөгөө би бас санал нэгтэй энэ дээр нэг юм тогтсон нэр томьёонууд байхгүй бол энэ бол минийхээр бол ингээд шавах нядлах гэж орчуулж болох юм шиг санагдсан. Энэ бол ингээд бас нэг 3 хэмжээст үйлдвэрлэлийн одоо нэг хэлбэр. Тэгээд тэр subtractive manufacturing гэдэг бол бас ингээд биднээс гараар бас ингээд энэ одоо жишээл ингээд халуйны баяр ингээд хүүхдүүд юм хийдэг шээ тийм. Эн чинь бол ингээд зөвхөн амьдрал дээр биднээс бас хэрэгжилж байсан юм. Сая бол цүүцдэх гэдэг минийхээр бол зорох сэлэх юм уу. Ер нь яг бас өвчлээд орчуулах юм бол энэ чинь нөгөө хасах гэсэн үг тийм. Тэгээ хасах үйлдвэрлэл гэхэлэр чинь хасагдах үйлдвэрч гэдэг юм ойлгомжгүй болчихсон. Тэгэхээр бас энэ дээр биднээс нэг юм шийдэлд хүрэх хэрэгтэй байна. Тэгэхээр сая тэр нөгөө нэр томьёоны тал дээр бүгдээр ингээд нэг ойлголтоо бол ингээд зөв юу дэвшүүлж ирсэн байна л да. Тэгэхээр яг зөвөр энэ зөвөр амьдрал дээр ойрхон жишээ нь юу вэ гэж ойлгомжтой болоход бол энийг ярьж байгаа. Тэгээд яагаад энэ 3 хэмжээст үйлдвэрлэл ингэж эрчимтэй хөгжөв гэхээр энэ дээр бол хамгийн гол нөлөө үзүүлсэн бол мэдээллийн технологийн хөгжил гэж бодож байгаа. Тэгэхээр нөгөө компьютерийн хүчин чадлууд ихсэн, босруулах тэгээд програм амж хөгжсөн. Тийм учраас энэ 3 хэмжээст үйлдвэрлэл 3D принтерийн тухай ярих бол энэ компьютерийн програмын тухай ярихгүй бол байж болохгүй. Тэгэхээр энэ чинь бол англиар бол CAD computer aided design монголоор компьютерсэн загварчлах юм уу. Эхлээд биднес ямар ч нөгөө хийх гэж юм уу загварчлах хэрэгтэй. Тэгээд дараа нь бол энэ computer aided manufacturing буюу компьютерсэн үйлдвэрлэл гэдэг. Тэгэхээр CAD CAM гэсэн хоёр ойлголт маш чухал. Тэгэхээр одоо зөвхөн принтер авчаад ч юм уу нөгөө багж авчаад бүх юм болох биш. Хамгийн эхлээд нөгөө өмнө нь бас нөгөө компьютер дээр нөгөө боловсруулалт их шатваа. Тэгэхээр энэ хөгжил ингэж нөгөө нэг сүүлийн үед ирчээ авсан шалтгаан бол одоо нөгөө 50 60 70-аад оноос хойш компьютерийн мэдээллийн технологи хөгжил эрчимцэнтэй их холбоотой. Тэгээд CAD гэдэг компьютер дээр нөгөө дизайнаа хийчээд тэрийг энэ G код, M код гэдэг тэр компьютер удирдах багжуудаа удирдах тийм програмын туслаа хэлнүүд байгаа. Тэрийг ашиглаад тэрний дараа бол энэ CNC компьютер
numerical control гэсэн үгний товчил. Энэ бол компьютерчсан тэр нөгөө боловсруулсан програм буюу хөтөлбөрийн дагуу нөгөө машина төхөөрөмжөө удирдах үйлдвэрлэл явуулахыг бол ерөнхийд нөгөө CAM гэдэг. Тэгэхээр одоо өнөөдрийн яриад байгаа энэ гурван хэмжээст хэвлэгч гэдэг бол бас нөгөө энэ CAD дээр суурилаад CAM-ыг ашиглаад үйлдвэрлэл явуулж байгаа нэг хэлбэр л гэсэн үг. Тэгэхээр тэр чинь нөгөө маш том юмны нэг жижиг хэсэг л гэсэн үг. Тэгээ саяны тэр нөгөө нэг subtractive manufacturing гэдэг нь энэ CAM-та нийлээд тэгэхээр одоо биднээс бол CNC машин гэж нэрлэдэг байгаа. Тэр нь бол одоо ерөнхийдөө нөгөө нэг биднээс материалтайгаа яаж харьцаж байгаагаас шалтгаалаад энэ 3D хэвлэл буюу энэ 3D принтингээр аддитив одоо нэмж хийх тий дээрээс нь давхардаад хийх нэр бол ерөнхийдөө бол 3D принтинг гэдэг маань өөрөө бол тэр additive manufacturing-ийн CAD ашигласан хэлбэр гэсэн үг. Тэгэхээр урд нь бол энэ чинь ингээд байсан юмыг компьютер ашиглаад автоматар ажиллаад ирэхээр одоо юм шин төрөл болоод энэ дээр үеийнхаар бол бид нэг токрийн машин гэдэг байдаг шүү дээ. Одоо тэр токрийн машин чинь хүний оролцоогүйгээр програмын төсөв автоматар ажиллаад ирэхээр CNC машин нэг шин төрөл үүсэж байна. Тэгээ яг 3D хэвлэх аргууд янз бүрийн технологиуд байгаа. Зүгээр одоогоор бол ингээд бүртгэгдсэн 50-60 төрлийн патентууд байгаа юм. 3D хэвлэх. Тэгэхээр тэр бол нөгөө яриг бол маш их цаг авна. Тэгэхээр одоо хамгийн хэрэгжилж байгаа дөрвөн аргууд энэ байгаа юм. Selective одоо тэгэхээр яг энэ хүмүүс ярихдаа бол эхний товчилсон үгээр нь дандаа SLS, SLM, SLA, FTMA гэдэг одоо энэ хамгийн хэрэгжилж байгаа дөрвөн аргууд юм. Тэгээ яг тэднээс яг товчхон тавьчихаар явчих. Тэгээ яг би нөгөө үүсэн дараалал нь хамгийн эхлээд нөгөө нэг патент авсан хамгийн эхлээд ашиглаж байгаа арга бол энэ selective laser sintering. Тэгээ орчуулбал лазераар шаарж бэхжүүлэх гэж хэлэх юм уу гэж бодод байгаа. Тэгээ энэ ч бол нөгөө энэ ч бол хуурай ийм нундах бэлтгэж байгаа. Яг хэвлэх процесс маань энд явагдаж байгаа. Тэгээд энэ сум зааж бас энэ өнкрөөшин өнкрөөд энэ дээш явж байгаа нундаг бэлтцээ түрхээд өгнө. Тэнгуут нь дээрээс нь лазер шарангууд тэр ингэ бэхжээд тэгээд дээд дээрээс явах юм. Тэгэхээр нөгөө аддитив арга гэдэг нь ингэ дээрээс нь нэмээд авах тэр аргыг нэг одоо төрөл гэсэн. Тэгээ энэ маань өөрөө доош яваад байна. Тэгээ хамгийн сүүлдний цинкрээр тавд нь болохоор хевсэн бэлтцмэн гэдэг үлдээ. Энэ бол одоо нэг хамгийн их патент авсан ер нь хамгийн хэлбэлэгдсэн арга. Тэгээд энэ бол 1980 онд Карл Декарт сая түрүүний өмнөх дэцэн дээр суусан дурддаг өнгөрсөн. Ийм хүмүүс 1980 онд энэ 3D 3 хэмжээст хэвлэлийн анхны патентуудын нэгийг авсан. Тэгээд энэ нөгөө үүсгэн байгуулсан энэ патент авсан хүмүүс бол DATM гэж компани байгуулсан. Тэгээ удалгүй тэр түрүүн бас ярьсан 3D Systems гэдэг компаниг удалж аваад одоо бас энэ 3D Systems гэдэг компани бол энэ 3 хэмжээст хэвлэлийн компаниудын бас нэг том төлөөлөгч компани байна. Тэгээ яг хэвлэж байгаа процесс мод нэг харахад нэг иймэрхүү харагдана. Доор нөгөө нэг нунтаг байгаа лазераар нэг шараад бэхжүүлээд хэвсэн бүтээгдэхүүнүүд бол янз янз. Гэхдээ энэ арга болон өөрийн давуу тал сул тал байгаа. Бас хэрэглэнээсээ болоод янз янзын нөхцөл төрж байгаа. Одоо энэ аргыг бол нэлийн бүх бат бас наривчил хэрэгтэй юмуд бас их ашигладаг. Дараагийн арга нь болохоор энэ selective laser melting гэдэг. Энэ арга болохоор өмнөх аргатайгаа нэлээд төстэй. Гэхдээ өмнөх арга нь бол синтеринг гэдэг нь болохоор нэг халаагаад хооронд нь бэхжүүлдэг гэсэн. Энэ melting гэхээр бол бүрэн яг төрөнд дотор ажиллах нь. Гэхдээ энэ ч бол бүрэн хайлт явагдана. Тэгэхээр илүү бүх бат нөгөө материалууд үүснэ.
энийг бол голцоо нөгөө металл идэл хийлгэхэд ашиглаж байгаа. Тэгэхээр одоо энэ 3D энэ аргыг бол одоо сүүлийн үед бол гоёл чимгэл тэгээд түрүүн ярьсан нөгөө машин хийдэн хэвлэхтэй тэгээд металлын бэлтгэц маань янз янз болно. Одоо нөгөө ган титан тэрнээс энэ нөгөө бэлтгэц нь бол янз янз ч болно. Тэгэхээр өмнөх аргатай ер нь мэдэн төстэй. Гэхдээ энэ бол нөгөө аргаас бас нэлээд хойно үүссэн. Яагаад тэгэхээр тэрийг бүрэн хайлт хооронд нь молекулын төвшин гэж нийлүүлнэ гэдэг бол өөрөө процесс нь нэлээд төвөгтэй учраас тэгээ энийг бол 1995 онд Германы Fraunhofer Institute гэдэг цомбол энэ институт зохион байгуулсан хүмүүс нь өөрсдөө SMS Solutions гэдэг компани 2000 оны хэрэг байгуулсан. Тэгээ энэ компани ч одоо бас энэ хэвлэх төхөөрөмжийн хэвлэх аргын мэдээ том төлөөлөгч гэж явдаг. Тэгээ энэ бас түрүүнийхтэй бас төстэй. Гэхдээ голцоо металл хийвдэхэд энэ арга хэрэгэлдэг. За дараагийн нэг өргөн дэлгэц арга болохоор энэ SLA-ийн стереолитографи гэдэг арга. Тэгээ энэ дээр болохоор түрүүнийхээс ялгаатай нь шингэн полимерыг ашигладаг. Гэхдээ төстэй нь болохоор бас лазераар шарж байгаа. Тэгэхээр яагаад лазер дандаа шарж байгаа гэхээр лазерын наривчл өндөртэй учраас лазерын туяа. Тэгээд лазерын туяа өөрөө бас нэг энерги их агуулдаг учраас тэр лазер туссан газар нь тодорхой хэмжээгээр температур өсөд тэнцэнэ бас хатураад. Тэгэхээр нөгөө саяны хэвлэлдэг аргын эсрэг тийш байгаа. Нөгөө чи дээрээс нь татварласан бол доороос нь татварлаад энэ дээш нь татаад байна. Тэгэхээр нөгөө бигдсэн хэсэг маань дээшээ гараад тэгээ хамгийн сүүлд хевсэн бүтээгдэхүүн байна. Одоо энэ 3 гэж заасан. За энэ арга бол бас нэлээд дээр үед патент авсан. Тэгээд 86-нд Чак тэгээд энэ хүмүүс бол энэ 3D Systems гэдэг компани бас байгуулад одоо бас яг энэ стереолитографийн одоо принтер хийдэг гол өрсөлдөгч компани. Тэгээд принтер харагдах байд хөвж байгаа байдал ингэж харагдана. Тэгээд наривчлалын үед нөгөө өмнөх аргуудаас арай муу. Гэхдээ өмнөх аргууд гэхээр дараа нь хевсний дараа бас боловсруулалт гэж байгаа. Тийм багтай. Энэ арга болохоор хевсний дараа бас боловсруулалт нэлээд шаарддаг. Нөгөө биднээс нөгөө саппорт гэж яриад байгаа. Тэр юмуудыг цэвэрлэх гэдэг. За тэгээ хамгийн сүүлд нь ярих арга нь болохоор биднээс одоо FDM Fused Deposition Modeling гэсэн арга. Тэгээд энэ халаасан бэлтсийг давхарлан байршуулах гэж орчуулах юм уу? Одоо би яг тэгж орчуулвал ойлгомжтой юм бол гэж бодод байгаа. Энд чинь болохоор өмнөх аргуудаас бол хамаагүй өөр арга байгаа. Энэ хэвлэх бэлтгэц маань ингээд цовчгсан ингээд ороочсон. Одоо утсаа биднес дамранд ороод ингээд ороочсон байгаа. Энд чинь бол энэ 3 үгд дээр нь болохоор юм юу байгаа. Эргэгч гол. Энэ эргэгч гол маань өөрөө эргээд энэ утсаа доош нь явуулна. Энд чинь бол халагч хушуу байгаа. Тэгээд тэр үед халаад энэ толгой маань өөрөө хөдөөд ингэ хөвлөө. Тэгээ одоо түрүүний ихтэлээр ч ярьсан нөгөө хамгийн их дэлгэрсэн арга бол энэ. Одоо биднээс энэ тавьсан байгаа принтерүүд гэсэн бүгдээр энэ аргыг ашиглаж байгаа. Тэгээ яагаад энэ аргыг ашиглаж байгаа гэхээр одоохондоо байгаа хамгийн хямдхан тэгээд нөгөө хүмүүст ойрхонд арга нь болохоор юм. Тэгээд энэ анх нөгөө энэ арга патент авсан нь болохоор 88 онд Scott Cramp гэдэг хүн танилцуулсан. 92 оноос Stratos гэдэг компани бол энийг патентлаад энэ төрлийн хэвлэгч үйлдвэрлэгчээр нь том компани нэг болсон байна. Тэгээд ингээд хараад тахлаар ингээд сонирн байгаас ингээд 80-аад оны үед ингээд аюул олон патент аваад энэ 3 хэмжээст хэвлэгчийн их сур тавьдаг 90-ад он хэд ч зөндөө олон компани байгуулагдсан.
Гэхдээ одоо Таунс өөртөө ингэ мэдж байгаа хийх нь мэдж байгаа. Энэ 2005-аас 10 оны үед одоо энэ 3 хэмжээст хэвлэгчийн тухай сүүлийн үед их ярьж байгаа. Яагаад ийм байдал үүссэн бэ гэхээр түрүүний лекцэн дээр гэсэн энэ нөгөө компаниуд энэ дандаа юмудаа патентлчаад зөвхөн нөгөө онцгой үйлдвэрлэгч нар болчиходсон. Тэгээд 2000 оны дундуур 2005 оноос хойш патентуудын хугацаанд дууссан 10 жилийн дараагаас. Тийм учраас нөгөө энэ хүмүүс өөрсдөө хийх нөгөө одоо биднес нөгөө open source гэж яриад байгаа ихэнх нээлттэй тэмцэлтийг үүсгэсэн. Тэрний эхлийг тавьсан бол түрүүний дэвснэр бас энэ RepRap. Энэ 2005 оноос хойш энэ 2005 оноос хойш энэ их эрчимтэй хөгжсөн. Тэгэхээр тэрний гол шалтгаан бол яг энэ RepRap гэдэг төсөл байгаа ч гэсэн хамгийн гол бас үндсэн шалтгаан тэр өмнөх патентуудын хугацаанууд нь дуусаад нээлттэй болж гисэн. Тэгээд яг би нөгөө яг хэвлэх технологийн талаас ингээд 3 4 том ингээд төрөл байгаа юм. Зүгээр принтерийг бас хэрэгжилж байгаа материалын хувьд бас ингээд бас ангилж байгаа. Одоо тэгээ энэ дээр байгаа санитар FDM принтер гэдэг хамгийн өргөн хэрэгэлдэг 2 материал Play ABS. Эднээс яг ер нь бол хуванцрын төрлийн материалууд. Тэгээд температур даах чадвар сайтай, хөрөөд бэхжих чадвар сайтай тийм тусгай материалууд байгаа. Тэгээд сүүлийн үед бол металлууд байгаа. Энэ сүүлийн үед бас нэлээд их дидэрч байгаа карбон, одоо фибергласс гэдэг тэднүүсийн холцтой ч юм уу эсвэл дан юм материалууд. Тэгээд эднүүс болохоор яагаад их хэрэгжилж байгаа гэвэл нэгдүгээр бүх бат мөртлөө хөнгөн материалууд. Ийм материалууд хэрэгжилсэн принтерүүд бас их дидэрч байгаа. Гэхдээ бол нөгөө нэг хамгийн их нөгөө хэрэгж байгаа FDM принтерүүд нь бол янз янзын материал хийх ашиглах боломжтой. Өмнөх 2 төрлийн юм бол тэр металл энэ фибергласс карбон энэ ашиглах төрлийн. Тэгэхээр одоо бүх төрлийн принтерүүдээр бүх материалууд бас хоорондоо зохицож ажиллахгүй гэсэн үг. Тэгэхээр тэрийг одоо нөгөө дэлгэрэнгүй ярина гэвэл цаг хүрхгүй маань. Тэгээ яг зүгээр манай компанийн хувьд бол яг энэ 3D 3 хэмжээст принтерийг ангаах хонд яаж ашиглаж болох вэ гэдэг талаас нь жоохон нэлээд судалж байгаа. Тэгэхээр одоо яг зүгээр арьс одоо нэг тишүү гэж яриад байгаа шүү дээ. Тийм хэвлэх туршилтууд тэгэхээр их хийгдэж байгаа амжилттай болж байгаа. Гэхдээ яг ангаах юм уу энэ био хэвлэл гэдэг болохоор өөр аюул тийм төвхтэй бид яг хүн дээр туршиж байгаа хүнд сөрөг нөлөө үзүүлэх үү маш удаан хугацааны судалгаа шинжилгээ хийгддэг. Тэгээд хамгийн их одоо өргөн хэрэгдэж байгаа ангаахт хэрэгжилж байгаа нөгөө био принтингийн био хэвлэлийн чиглэлүүд төр хүний яс талтай байгаа. Тэгээд түрүүн бас хэлсэн нөгөө шүдэн их ашигладаг гэдэг. Гэхдээ одоо нөгөө имплант гэдэг нэг шүдийг орлуулах янз бүрийн материалуудыг хэрэглэдэг гэсэн бол одоо бол нөгөө тэр материалуудын юу нь бол тэгээ энэ ч бол яг тэр талаар ажиллаж байгаа нэлээд ер нь Европын компаниуд энэ дээр нэлээд их хүч тавьж байгаа. Particle 3D, Mimetis тэгээ яг сонирхол зүгээр энэ компаниудын ингээд сайт руу ороод үзэх юм бол тэгэхээр эднээс дандаа нөгөө биднээс нөгөө эхлэлийн компани гэж байгаа стартап компаниуд тэгэд өөрсдөө хөрөнгө босгоод дандаа тим маягаар ажиллаж байгаа компаниуд байгаа. Тэгээд нөгөө нэг ер нь бол нөгөө материалын асуудал айгүй чухал энэ одоо энэ нөгөө энэ материалын нэрнүүд энэ материал болгон өөр өөрийн шин чанартай хатуул бүх бат хэвлэхэд хялбарч гэдэг юм уу те янз янзын материал ашиглаж байгаа. Тэгээд сүүлийн үед энэ бас нэлээд анхаарал татж байгаа City Bond гэдэг энэ материал байгаа. Энэ бол яг ясны бүцтэй ижлэх нөгөө кальц ордог. Тэгээд явандаа бол энэ хүний ястаа бүр ингэ нэгдээд яг нөгөө амьд яснаас ялгаагүй болохоор тийм материалууд бас гарч эхэлж байгаа. Ер нь бол зүгээр туршилтын хэмжээнд болцсон. Гэтэ нөгөө нэг FTB-гээс нөгөө зөвшөөрөл авахыг хүн дээр ашиглах энэ төр бас хугацаа хэрэгтэй юм билээ дээ нөгөө хүн дээр ашиглах учраас. Тэгээд
дараагийн нэг энэ биохимийн аргад ашиглаж байгаа салбарлын STEM цэлийг ашиглаад янз янзын эргэтэн хэвлэх ийм чиглэлээр бас 3 хэмжээст хэвлэлийн төлөвлөж байгаа. Энэ STEM цэлийн ямар төрлийг ямар эргэтэн хэвлэхэд ашиглаж болж байгаа судалгааны ажлууд. Тэгээ ер нь бол туршилт хийгдээ зөвөр одоо туршлын хэмжээнд бол ер нь хэвлээд үзээд болцсон юм бол зөндөө байгаа. Тэгээ энэ дээр болохоор нөгөө нэг тэр эсийн төрлүүд, STEM цэлийн эсийн төрлүүд, тэр ямар төрлийн эсийг ямар эргэтэн хэвлэхэд ашиглаж болох вэ? Ашиглаж байгаа жишээнүүд. За тэгээд яг нөгөө эцэст нь хэлэхэд нөгөө судалгаа шинжилгээний ажил гэдэг бол таамс өөртөө мэдж байгаа актив шинжилгээ ухааны салбарын хүмүүс маш их цаг авдаг. Тэгээд бизнесийн ашиг юм нь бол доотлон 5-аас 10 жилийн дараа болдог тийм. Тэгээ яг би нөгөө талархал гэдэг нь одоо залуучуудыг нөгөө шинэ салбарт биднээс уруудад оруулаад тийм хүүхдүүдээ залуучуудыг шинэ юмд ингэж дандаа хөтлж идэг. Тэгээ активч нөндөө талархал илэрхийлэх гэдэг байна. Яг сая өөрөө бол дараахан л иржлээд хэдэн принтер авсан зүйл. Гэхдээ тэр чинь бол яг GES гэдэг бол энэ хүний үүсгэн байгуулсан компани. GES-аас оруулж байгаа хөрөнгө оруулалт гэдэг бол бас энэ хүний оруулж байгаа хөрөнгө оруулалт, хувийн хөрөнгө оруулалт гэсэн. Тэгээд тэр чинь зөвхөн принтерээс гадна тэр хүмүүсийн ажлын цалин хөлс байр нэтвэрс гэдэг өшөө зөндөө зардууд байгаа л да. Энэ бүхнийг өөрөө ингээд хувьяасаа санхүүжуулаад биднээс ийм боломж олгож үргэлж дэмжиж явахдаа нь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээ энэ өөрөө анзаарсан уу нэг Bloomberg телевизтэй ярьцлага авахдаа одоо миний мөрөөд бол Монголд хүний эрхтэн хэвлэхийг үзэх юмсан гэж ярьж исэн. Өөрөө тэг яг тэр мөрөөдөл чинь бас удахгүй биелэх байхаа гэдэг. Итгэлтэй байна гэж. За, өнөөдөр сайн хэсэгтэй.